Дэлхийн нийтийн уугуудыг дохио нэгэн тодорхой боллоо. Дараагийн алхам одоо биднээс шалтгаалаа гэсэн урайндор тэмдэглэл өнгөрүүлж байгаа. Энэхүү урайнд уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны хомсдлын эсрэг олон улс орон тийм цаг алдалгүй шийдвэртэй алхам хийхийг бидэнд одоо хатуу санаалж байгаа. Өнөөдөр байгаль орчны асуудал, экологийн хүрээний салжид, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндэд салшгүй холбогдсон хөгжлийн тулгуур болсон. Манай улсад нутаг дэвсгэрийн 70 гаруй хүн одоо цөлжилт төртсөн. За усны нөөц хомсдож байгаа нь байгаль хамгааллын одоо эрх зүйн орчныг эрс шинжлэхийг одоо биднээс шаардаж байгааг та бүхэн бас анзаарч байгаа байх. Энэ утгаараа Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх COP17 олон улсын баг хурлыг эх орондоо бас 8 дугаар сар зохион байгуулах гэж байгаа. Энэ бол бас ногоон санхүүжилт хөрөнгө оруулалт татах түүхэн томоохон үйл явдлаа гэж бид бас харж байгаа. За Монгол улсын их хурлч гэсэн бас байгаль орчны эрх зүйн шинжилэлд онцгойлон анхаарч ажиллаж байгаа. 2026 оны хаврын чуулганаар бид байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг одоо хэлэлцэж эцэслэн баталсан. Одоо уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч одоо хуулийг чуулган хэлэлцэж эхлээд байна. За мөн одоо бас өчигдөр ойн тухай хуулийг хэлэлцэхээр өргөн барьж их хурл одоо мэдүүлж эрх толгоос хэлэлцэж эхэлнэ. Тийм болохоос нь байгалийн баялагын зохистой ашиглалт, нөхөн сэргээлтийг одоо шинжлэх үндэстэй хэрэгжүүлэх, иргэдийнхээ одоо амьдралын чанар хүнсний аюулыг баталгаажуулахын төлөө бас байгаль орчноо хамгаалахын төлөө бас монголчууд их хурл одоо бас илүү санаачлагтай байхыг эрхэм гишүүдээс хүсэж байна. Асуулт асуух